Сайн мэцгааны өрхөн хүндэт сонсогчдоо та бүхэндээ өнөөдрийн мэндийг хүргэе. Эрүүл Монгол подкастын хөтлөгч хүний хэмж уран цэцэг мэдчилж байна. Олон нийтийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, анхдагч урьдчилан сэргийлэлт болон амьдралын зөв дадлыг хүн бүрт төлөвшүүлэх, өвдөхөөс өмнө урьдчилан сэргийлдэг нийгэм, сэтгэц, бие махбодын хувьд эрүүл Монголын иргэдийг бий болгоход зориулсан Эрүүл Монгол подкастыг сонгон сонсож буй танд баярлалаа. Энэхүү дугаараараа би анагаах ухааны доктор Цэлмүнийг урьд оролцуулаад эрүүл мэндийн боловсролын талаар ярилцахаар зочноо урьсан байна. За орой минь Цэлмүнэ. За орой минь Дүрья. За урилга хүлээж авсанд маш их баярлалаа. За урьсан бас баярлалаа. Би бас ойр зүрдөөсөө подкастын дээр ороогүй үзсэн байна. За тэгээ хоёул шууд яриараагаа оръё. Тэгэхээр ер нь хувь хүний эрүүл мэндийн боловсролыг хэмжих ямар нэгэн шалгуур үзүүлэлтүүд гэж байдаггүй. Тэгэд яг ямар хүнийг эрүүл мэндийн суурь боловсролтой хүн гэж нэрлэдэг юм болоо. Аха. За өнөөдрийн ямарчсан сэдв бас надад аяг таалагдсан. Бид ярихаас өмнө хэдэн слайдууд өөртөө амар байдлаар ингээд бэлтцсэн байна. Тэгээд харагдаж байна тийм миний слайд? Харагдаж байна. Аха. За окей. За англиар бол health literacy гэдэг байгаа. Тэгээд юуны төрөнд яриагаа бас нэг жижигхэн энэ болохоор Канадын хөөрхөн хүнд ойлгомжтой байдлаар тайлбарласан юм түүх байгаа. Тэгээд бүгдээр энийг хамтдаа бас харъя. За энэ болохоор Джейсон гэдэг хүүхдийн талаар ярьж байгаа. Хөөе яагаад Джейсон эмнэлэгт хэвтсэн? Яагаад гэвэл Джейсон хөлөндөө ингээд халдвар авсан байна. Тэгтээ яагаад халдвар авсан хөлн гэсэн чинь яагаад гэвэл тэр хүүхдийн хөлн те ингээд гэмтэл бэрт аваад зүсэгдээд ч юм уу те тэрүүгээр нь одоо халдвар ороод ингээд халдвар тэр одоо ингээд тохиолдлоос болоод халдвар авсан байна. Тэгвэл тэр хүүхд яагаад хөлн те ингээд зүсэгдчихв гэсэн чинь яагаад гэвэл Джейсон гэдэг тэр хүүхэд тоглоомын талбай дээр тоглож байгаад тэгээд тухайн тоглоомын талбай нь өөрийнх нь амьдардаг орчин нь өөрөө бас их тийм аюултай орчинд байдаг юм аа. Тэгээд өөрөө тоглож байгаад санаанд унаад хүлээ зүссэн байна. Тэгсэн чинь ингэж байгаа байхгүй юу? Тэгээд яагаад тэр хүүхэд заавал те одоо тийм аюултай орчинд тоглох хэрэгтэй байсан юм те? Яагаад гэвэл тэр хүүхэд одоо амьдарч байгаа орчин нь угаасаа нэлээд орхигдсон. Тэгээд хүн амьтны хараан доор бас ингээд хүүхдүүд тоглодоггүй. Ерхэд нэг тиймэрхүү орчинд байдаг амьдардаг хүүхэд байна гэсэн чинь яагаад тэгвэл тэр хүүхэд заавал ийм одоо орчинд амьдраад байгаа юм бэ? Яагаад гэвэл тэр хүүхдээ ээж аав нь тэр хүүхдийг одоо илүү аюулгүй гоё тоглоомын талбайтай орчинд амьдрах нөхцөл боломжгүй ийм айлууд одоо ийм айлын хүүхэд байна тийм. Тэгвэл яагаад тэр ээж аав нь хүүхдээ илүү сайхан орчинтой газар тийм амьдруулах тийм нөхцөл боломж байхгүй байгаа юм бэ гэсэн чинь яагаад гэвэл аав нь ажилгүй маа. Тэгээд ээж нь болох дээр маш хүнд өвчлөлтөө маа ч юм уу тийм. Тэгвэл яагаад аав нь ажилгүй байгаа юм бэ? Яагаад гэвэл аавах нь боловсрал муу учраас, боловсрал доогуур учраас ажилд тэр болгоомж амархан олддог юм аа. Гэхдээ яагаад гэж байгаа байхгүй. Тэгээ энэ түүхийг би яагаад та нартай хуваалцаж байна гэхээр хэрвээ та нарын түүхийг харах юм бол эхлээд юу ярьж байна гэхээр өвчлөлийг үүсгэгч одоо биологийн хүчин зүйлүүд ярьж байгаа байхгүй. Дараа нь болохоор нийгмийнх нь, орчных нь хүчин зүйлийг ярьж байна тийм үү? Энэ түүхээс ингээ харахад тэр хүүхд яагаад өр нэмлэгт байгаа шалтгаан нь биологийн орчин, нийгэм, эдийн засаг ингээ боловсрал гэхэд хэдэн маш олон хүчин зүйлүүдийг бид нэр харж болж байна гэсэн үг. Тэгээд нэгэнд бид нар боловсрал гэдээ ярьж байгаа учраас яг өнөөдөр боловсрал дотроо health literacy буюу эрүүл мэндийн боловсрал гэдэг сэдв байгаа. Тэгээд эхлээд бас literacy гэдэг үгээд очихын тайлбарлах юм бол монголоор болохоор literacy гэдэг нь одоо бичиг бүсэг тайлагдсан байдлыг хэлж байгаа. Хэрвээ literate гэх юм бол одоо хэрвээ ингээд literate person гэх юм бол
За тэр хүн бол ингээ бичиг бүсэг тайлагдсан хүн байна гэж ойлгож болох нэ. Одоо ингээд яг нэг подкаст учраас яг миний шеэрлж байгаа слайдууд бол та бүхэнд харагдахгүй байгаа. Тэгэд ерөнхийдөө хүнийг эрүүл байлгахад маш олон зүйлүүд нөлөөлж идэг. Тэгээд зөвхөн хүмүүс ихэнхдээ ингээ энгийн ард ирээд юу гэж боддог вэ гэхээр эрүүл байх, өвчин гэл ингээл бодхолоор шууд нөгөө нэг бактери, вирус бодоод эхэлдэг. Тэгтэл яг үнэндээ бид нарыг эрүүл байлгах хүчин зүйлүүд маань тэрнээс илүү одоо улс төр байх юм уу? Ямар газар ажиллаж байгаа, ямар сургуульд боловсрол эзэмшсэн, тэ хаана одоо яг ямар орчинд сураад амьдраад ажиллаж байгаа гэдэг чинь үүдээс бүгдээрээ. Тэгээд яаж яах вэ гэхээр англи дээрээ social determinants of health гэдэг энэ нь болохоор яг эрүүл мэндийг тодорхойлох хүчин зүйлүүд. Хэрвээ эдийн бүгдээр яг нэг хүчин зүйлүүд ингээд нэг нэгээр нь дурдаад явъя гэх юм бол юу вэ гэвэл эдийн засгийн хүчин зүйлүүд дотроо тэр хүний мэдээж орлого, зарлага, өртөө мүү, өргүү мүү те. За тэр хүн хэрэг эрүүл мэндийн үйлчилгээнд одоо ингээд зардал өөртөө бий болгож юм. За нийгмийн эдийн засгийн бас одоо тухайн хүнд тухайн гэр бүлд үзүүлж байгаа дэмжлэг, улсын дэмжлэг ямар хөө байна те. За тэр ороод ирэх нь. За тэгэнгүүтээ түрүүний бас түүхтэр ярьсантай яг ямар хөрш, ямар орчинд бас амьдраад байгаа юм бэ? Ямар гэрт амьдарч байгаа юм? Тэр хүн зүгээр хашаа тийм ингээд одоо гэрт зүгээр одоо Монгол гэрт амьдард юм уу? Аль эсвэл үнэхээр сүүлийн үеийн шинээр баригдсан байранд амьдард юм уу гэдэг чинь хүртэл бид нэрийг ингээд тодорхой хэмжээгээр тодорхойлох одоо нэг хүчин зүйл болоод орж байна. Тээвэр одоо нэг transportation гэхээр одоо машин унаатай муу олон нийтийн тээврээр явдаг юм уу? За амьдарч байгаа орчинд нь хэрэг ногоон орчин байна те. Ногоон орчин байна. Хүүхдэд тоглоомын талбай байгаа мó? Хүн алхах гудамж талбай нь хангалттай байгаа мó? Тийм үү? Тэгэн дээр хардаа zip code geography гэдэг слайдн дээр харагдаж байна л да. Яагаад энэ бас орж иж байгаа гэхээр одоо жишээл манай ингээ Улаанбаатарыг бодоод үзээ л да. Улаанбаатар бас тодорхой хувь нь бол гэр хороолд амьдардаг тийм үү? Гэр хороол ба хүмүүс ингээ зарим хаяг нь хүртэл ингээ тодорхойгүй байдаг шүү дээ. Яаралтай тусламж олоо гэхэд хашааных нь одоо юу гэдэг те дугаар муугаар нь ойлгомжгүй байх тохиолдлууд бол илбэг байдаг те. Тэгэхээр тэр бол Монгол улсын иргэн бид нэр эрүүл байхад бас нөлөөлдөг байх нэ. За тэг мэдээж боловсрал ороод ирнэ. Боловсрал дотроо уншиж бичгээс гадна хэл устай байх ороод ирж байна. За боловсрал дотроо бага наснда яг ямар хуу чанартай боловсрал эзэмшиж ийсэн бэ гэдэг чинь хүртэл ингээд яригадаад эхэлнэ. За тэгээд нөгөө мэрэгжлийн сургалтууд ороод ирж байна. За тэгээд илүү одоо магистр сурж исэн юм уу, те докторт сурж исэн юм уу, тэр статус чинь ороод ирнэ. За бидний идэж ууж байгаа хоол хүнс маань тодорхойлдог байх нь ойлгомжтой тийм үү? Монголд одоо яг зүгээр бид нэг л хоол гэж аяг ярьдаг. Гэхдээ зүгээр сүүлийн үед бас миний хувьд бодогдож байгаа зүйл нь юу гэхээр усны одоо Японд гэлгүй яха бусад улс орнуудад бид нар бол ингээл бусгамаар бол зүгээр карантинаас ингээл усаа ууждаг. Монголд бол улсын хэмжээнд бол бид нар ямар ч тийм шууд те карантинаас усаа ууж усаа уух бол биднэрт нэг нөхцөл боломж байхгүй угаасаа одоо нэг үедээ эрүүлэг хангасан одоо тийм усны одоо хоолой энэ системүүд манад бол байхгүй гэсэн үг те. Тэрийг бас бодож болж байна. Тэгээд за дараагийнх нь хүчин зүйл нь гэхээр бидний нийгэм бүлэг одоо амьдарч байгаа, ажиллаж байгаа, найзалж байгаа тэр бүлгүүд маань одоо community гэдэг үгийг Монгол дээр яг буулгахлаарэ нийгэмл гэж орж ирэх баг л та. Тэгээд тухайн нийгмийн интеграцч тэг хэр ер нь бид нэр хөшөөд хоорондоо хэр сайн нөхөрлөдөө хэр сайн амьдарч байгаа хөшөөд ч тэ түүнээс биш ингээд зүгээр найзууд бол биш. Амьдарч байгаа тэр хөшөөд маань биндээ хэр сайн дэмжлэг үзүүлдэг. Тэ за тэгэнгүүтээ мэдээж тухайн нийгмийн бүлэг хүмүүсийн стресс менежмент хэр юм бэ? За тэр тухайн бүлэг орчин эсвэл тухайн дүүрэгт гэ бүгдээр яриад үзье л да. Дүүрэгт те сум дүүрэгт амьдарч байгаа хүмүүсийн дунд тохиолддог ямарваа нэгэн одоо юу гэдэг одоо гэмт хэрэг ч юм уу те хэрэг тохиолддог.
Тэ хувь хүний траума одоо ингээд хүнд надад нэг гэмт хэрэгч одоо нэг гэмт хэрэгт өртсөн хүн байлаа гэж бодоход тэр ч гэсэн дэргээд миний цаашдын эрүүл мэндэд бол нөлөөлсөн тийм үү. За тэгээ мэдээж улсын бодлого энэ тэргээд ороод ирчихсэн л да. За тэгээд хамгийн сүүлд нь яг эрүүл мэндийн тусламж үйлчилгээ бидний одоо эрүүл байх үгүй юу гэдгийг тодорхойлдог байх нэ. За тэгээд хардаа улс болгон ерөнхийдөө яг зүгээр нөгөө нэг өвчлөлийг тодорхойлж байгаа хүчин зүйлүүд гээд ерөнхийд нь ярихаас илүүтэйгээр улс болгон өөрсдөө гэсэн. За яг Монгол хүнийг юу хамгийн ихээр одоо өвчлүүлээд байгаа юм бэ гэдгийг ингээд одоо энэ слайдн дээр харагдаж байгаа жишээ шиг ингээд судлаад өөрсдөө тодорхойлоод яг Монгол хүний эрүүл байхыг юу тодорхойлж байна гэдэг ийм одоо улсын төвшөнд стандартчилсан нэг иймэрхүү зураглал бас ерөнхийдөө байвал их зүгээр тэг байдаг ч гэж магадгүй би бол тэрийг сайн мэдэхгүй байна. За энэ дээр жишээлбүүдээр харъя л да. Түрүүн ярьсанчлан эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, биологи байна уу тэр биологийн хүчин зүйлүүд бол тийм их хувийг бол эзэлдэггүй маа эрүүл байхад те. Эрүүл байхад одоо энэ Канад хүмүүсийн жишээг харъя л да. Канад хүнийг юу өвчлүүлээд байна гэхээр 50% нь яг тухайн хүний өөрийнх нь амьдралын хэв маяг байгаа байхгүй юу? 50% нь 25% нь өөртөө яг эрүүл байхын тулд авч байгаа арга хэмжээнүүд гэж бас ойлгож болно тийм үү? Гэхдээ энэ дотор болох дээр энэ Канадах дээр юу ороод ирсэн байна гэхээр тухайн улсынх нь эрүүл мэндийнх нь яг тусламж үйлчилгээнээр дэргээд ороод ирсэн байна. За 15% нь түрүүний ярьсан те удамших одоо тэр генетикийн болоод биологийн хүчин зүйлүүд ороод ирсэн байна. Тэгээд үлдсэн 10% нь орчин байна. За агаарын бохирдлын нэтрэгээд тийм үү. За энэ бас нэг ондоо жишээ. Тэгээд хардаа түрүүний ингээл 50% гэж байгаа боловч тэр хувь маань өөрөө ингээд юу яадаг? Судалгаа тус бүрээс альсвал улс орон болгоны хувьд одоо ингээд ялгаатай байдаг байгаа. Канад хүнд ийм байдаг, Америк хүнд ийм байдсан бол Монгол хүнд яг хэдэн хувийг нь Монгол хүнд тий одоо өөрийнх нь амьдралын хэв маягаас нь болоод хэдэн хувийг нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээнээс болоод байгаа юм бэ гэдэг ойлголттой бид нэр ер нь цаашаа одоо бүр нарийн судалж арга хэмжээ авах ёстой гэж ойлгож болно. Энэ дээр болох дээрээ 40% нь нийгмийн эдийн засаг, 30% нь өөрийнх нь зан үйлээс гэж юм те. Тэгээ ердөө 20% л таны эрүүл мэнд одоо ямар байхыг чинь эрүүл мэндийн одоо эмнэлгүүд өнөө клиникүүд өнөө эмчээс тодорхойлдог гэсэн үг. За тэгээ түрүү нөгөө нэг бүгдээр ингээл юу ярьсан штэ. Боловсрал бишээ бичиг үсэг тайлгцсан гэдэг зүйлийг бид нэр ярьсан тийм үү. Энэ дэр болохоор юг харуулж ийн гэхээр дэлхийн нийтэд 5 хүн тутмын нэг нь бичиг үсэг одоо тайлагдаагүй гэсэн үг. 5 хүн тутмын нэг нь бичиг үсэг тайлагдаагүй байдаг. Тэгээд эргээгээд тэр байдал маань яг нөө эдийн засагт өөрөө асар их хэмжээний одоо энэ дээр бол 1.2 триллион доллар гэж штэ энэ хохирлыг учруулдаг байна. Тэгээд яадаг вэ гэхээр нөгөөний бичиг үсэг тайлагдаагүй хүмүүс чинь өөрөө бичиг үсэг тайлагдсан хүмүүсээс 30-40%-аар илүү одоо өвчлөх өвчлөх гинэ бодлоо ярьж байна. Одоо бичиг үсэг тайлагдаагүй хүмүүс маань 30-аас 40%-аар бага орлогыг олдог гэсэн үг. Тэгээ бас яагаад орлого яриад байна гэхээр дахиад өөрөө бид нар нөгөөний эрүүл байна гэдэг чинь өөрөө маш олон зүйлтэй холбоотой байгаа учраас энэ жишээг оруулж байгаа шүү. За тэгээд өнөөдрийн бас ярьж байгаа энэ боловсролын эрүүл мэнд маань өөрөө юу? Одоо бид нар чинь айл 15 онд доктортой хөгжлийн зорилт гэх тийм зорилтууд дундаасаа зорилт 3 бас их чухал одоо зүйл байгаад байгаа эрүүл мэндийн боловсрол гэдэг маань. За эрүүл мэндийн боловсролыг биш та яг миний мэдхийн одоо Шанхайгийн тунхаглал дээрээс одоо үүдэн гаргасан байдаг эрүүл мэндийн боловсролын одоо чухлыг нь бол анх одоо чухал юм а гэдгийг тунхаглаж ирсэн нь бол Шанхайд 2016 онд байна. Тэгээ тэрэн дээрээ болохоор англи дээр үж англиараа
the ability of individuals to gain access to, understand, and use information in ways which promote and maintain good health гэж байгаа байхгүй. Тэгээ энэ юу гэж англиараа хүн өөрөө тэгээ эрүүл мэндтэй одоо эрүүл мэндээ сайн байлгахын тулд тэр одоо хэрэгтэй мэдээллүүдийг олж авч чаддаг тий. Тэгээд өөрөө ойлгодог. Тэгээд тэр ойлгосон мэдээллээр тулгуурлаад арга хэмжээг авдаг, хэрэгэлдэг өдөр тутамдаа. Тэгээ тэр зүйлийг бол хэлээд байгаа юм. Тэгтээ энэ дээр нэг ялгаа нь юу вэ гэхээр сүүлд 2010 онд орсон тодорхойлт нь юу гэхээр хүн зөвхөн эрүүл мэндийн мэдээллийг өөрөө олж авахаас гадна communicate буюу одоо монгол дээрээ ингээд хоорондоо ингээд харилцах тэрийг ингээд одоо бие биентэйгээ ярилцаад асуугаад ойлгоогүй юу тий одоо харилцсан гэдэг чинь өөрөө найз нөхдийн хооронд байж болох эсвэл би өвчтөн байгаад би эмчтэйгээ хэр ярилцаж ойлгож ер нь харилцаа сайтай муу гэдэг л үг байхгүй. Тэгэхээр хамгийн сүүлд одоо шинжлэгдэж орж ирсэн тодорхойлолтоор бол энэ харилцах гэдэг ур чадвар нэмэгдэж орж ирсэн байна. Яг энэ эрүүл мэндийн боловсралтай байна гэдэг маань юу гэж англиараа би эрүүл мэндийн боловсралтай хүн гэдэг өөрөөгөө жишээ татсан бол би ингээд одоо юу гэдэг нь интернетээр судлаад мэдээлэл олоод авчдаг. Уншсан мэдээлэлтэй би үнэхээр одоо зөвхөн өөртөө биш цаашид эргээгээд өөрийнхөө гэр бүлдээ, өөрийнхөө үр хүүхэдтэй, найзуудтай, амьдарч байгаа хөршүүдтэй за цаашлаад хэрэг гарах юм бол би эмчтэйгээ ингээд тодорхой хэмжээнд ярилцаад ойлголцдог, харилцдаг тэр мэдээлэл дээрээ тулгуурлаа тий. Тэгээд өөртөө тэр мэдээлэлээ шингээсний үндсэн дээр би өдөр тутмынхаа амьдралынхаа хэв маягтаа хэрэгжүүлдэг гэсэн үг. Тийм хүнийг эрүүл мэндийн боловсралтай хүн гэнэ. Бид өнөөдөр эрүүл мэндийн мэдээллийг зөвхөн олон улсад хэрэгжүүлсэн ингээл эрдэм шинжилгээний ажлыг бол бид нэр яриаггүй. Өнөөдөр хоёулынх нь ингээ хийж байгаа подкастын дундаас хүмүүс олж ийн гэсэн үг байхгүй эрүүл мэндийн боловсрыг олж ийна гэдэг юм тодорхой хэмжээний одоо source болоод явж байна тийм үү платформ Facebook байна, Instagram байна. За тэгээ Google дээр бид нэр өөрсдөө search хийгээд одоо хайлт хийгээд олдог байгаа тийм үү. За дараа нь түрүүний хэлсэнчлэн одоо communicate буюу эмчтэйгээ сэвлэгчтэйгээ харилцаж чаддаг. Эмчин юм хэлэхдээ яг хэлж байгаа зүйлийг нь үнэхээр ингээд ойлгож гин үү тий аль зүйл ингээд эмчин нэг юм хэлэхдээ одоо энэ дээр анхаарах зүйл нь юу гэхээр бид нар одоо шилбэл би хэрвээ ингээд эмч байгаад мэрэгжлийн хэлхүүдийг ингээд надтай эмчлүүлэх гээд ирж байгаа хүнд ямар ч нөгөө нэг давхар фильтргүйгээр зүгээр л өөрийнхөө мэддэг чаддаг төвшөндөө ярих нэг ондоо. Яагаад гэвэл бид нар дээр ирж байгаа өвчтнүүд маань магадгүй зарим нэг нь 7 дугаар ангийнхаа боловсралтайгаа явж магадгүй зарим нь зүгээр 10 жилээ төгссөн тий боловсролын төвшөнтэй байж болно. Зарим нь үнэхээр яг баг эмчтэйгээ дүүцэх үстэй ингээд магистр, доктор гадаад улсад ингээд төгсөөд ирсэн өвчтнүүд байх учраас бид нэр аль болох харилцахдаа маш энгийн ойлгомжтой байдлаар ярьдаг байх хэрэгтэй. Тэгээд нөгөө нэг түрүүн хэлсэн шүү дээ үнэлгээ хийх. Би ингээд Google дээр зүгээр нэг хайлт хийгээд уншсан юм аа. Хэр сайн би үнэлж чадчих байгаа юм. Би үнэхээр яг ингээд зүгээр хаа хамаагүй нийтлэгдсэн юмыг уншингуудаа хинж бичсэн мэддэхгүй те. Хаанаас хизээ хийгдсэн ямар судлаачийн үр дүнгийг мэдэхгүй зүгээр уншингуудаа шууд итгэдэг байх юм бол тэр юу гэдгийг тодорхой хэмжээгээр боловсрал муутайгийн нэг илрэл гэж ойлгож байна тийм. За тэгээд яг нөгөө нэг health literacy буюу эрүүл мэндийн боловсролын тодорхойлт маань бас өөрөө хэд байдаг. Ер нь бүх зүйлийн тодорхойлолтод ингээл тодорхой хэмжээгээр олон байдаг тийм үү. Тэгээд энэ дээр болохоор энэ болохоор Америкийн би одоо энийг ханаас оруулсан бол source гэж хэмжсэн. Ерөөсө 2004 оны нэг тодорхойлт байна. Эрүүл мэндийн боловсролыг энэ дээр юу гэж оруулсан бэ гэхээр англи дээр shared function гэдэг үг маань энэ дээр болохоор илүү одоо үйлчилгээ гэх юм уу тэ одоо үйл ажиллагаа гэдгээр орж иж магадгүй би энэ дээрээс Монгол дээрээ сайн яаж болох мэдгүй. Гэхдээ ямар ч shared function of social and individual factors гэж яг л миний болоод хүний болоод миний амьдарч байгаа орчин буюу тухайн хүний амьдарч байгаа нийгэм нь ингээд хоорондоос одоо байнга тэр солилцож байгаа үйлдэл болгоныг ингээд
солилцож байгаа хүчин зүйлүүд гэж ойлгож болно. Хүчин зүйлүүдийн одоо нэг common area гэж ярьдаг шүү дээ. Хоорондоо ингээд солилцож байгаа бүх одоо үйлдэлүүдийг хэлж болох нэ. Ялангуяа эрүүл мэндтэй холбоотой. Надад таалагддаг нь юу гэхээр энэ Helen Osborne гэдэг эмэгтэй байдаг. Энэ эмэгтэй болох дээр яг энэ эрүүл мэндийн боловсролын тал дээр консалтинг үйлчилгээ үзүүлдэг эмэгтэй байгаа. Тэгээ тэр эмэгтэй юу гэж тодорхойлсон бэ гэхээр эрүүл мэндийн боловсролтой одоо боловсролыг юу гэж тодорхойлж байгаа гэхээр энэ бол англи дээр shared responsibility between patients and providers буюу өвчтөн болоод тусламж одоо эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж байгаа хүмүүс хоорондын зөвхөн өвчтний зөвхөн одоо хувь хүний үүрэг хариуцлага биш. Зөвхөн эмч нарын үүрэг хариуцлага биш ээ. Эрүүл мэндийн боловсрол гэдэг маань өөрөө бүгдээрнгийнх нь хамтдаа яг тэр одоо ингээд хуваалцах үүрэг хариуцлага юм аа. Зөвхөн одоо нэг талыг баримтлсан юм үүрэг хариуцлага гэж бол бид нэр ойлгож болохгүй нэ. За яагаад ер нь эрүүл мэндийн боловсрол чухал юм бэ? Ерөнхийдөө эрүүл мэндийн боловсрол багтаа хүмүүс маань илүү их одоо өөрийнхөө нэг бие мах бодыг анзаараагүй улмаас те мэдгүй одоо өмнө уншаагүй сонсож байгаагүй ч юм уу те тодорхой хэмжээгээр эрүүл мэндийн боловсрол доогуур учраас бүр өвчлөл хүндэрснийх нь хойно нь одоо яаралтай өрөөнд очдог яаралтай тусламж илүү их авдаг гэсэн үг. Боловсрол эрүүл мэндийн боловсрол өндөртэй хүмүүсээ бодох юм бол тэгээд бид нар мэдээж ингээд өвчлөл архагчсан хүндэрсэн тохиолдолд эрүүл мэндийн үйлчилгээ ирж байгаа тохиолдол маань яах нь эргээл одоо зардал их болно. Илүү урт хугацаагаар эмнэлэгт үлдэн одоо эмчлүүлж хэвтэн гэсэн үг. Эргээгээд удаан эмчлэг одоо эмчилгээнд удаан хэвтнэ гэдэг чинь өөрөө дахиад хувь хүний санхүүгийн докторгүй байдлыг үүсгэх боломжийг үүсгэн тийм үү. Тэгээд бас эрүүл мэндийн боловсрол доогуур хүмүүс маань хамгийн их бас түгээмэл тохиолддог зүйл нь юу гэхээр эмч одоо ингээд юу гэдэг хүүхдэд нь ч юм уу өөрт нь ч юм уу ингээд эмчилгээ бичиж өгөхлээр яг нэг эмчийн хийсэн заавраар нь тэр болгоо эмчилгээг одоо авч чаддгүй тийм ингээд би одоо ингээд за би хэрвээ эмч байлаа гэж бодох юм бол за нэг өдөрт тэд удаа уугараа гэхэд нөгөө хүн маань илүү их яадаг вэ гэхээр 3 удаа ч юм уу 2 удаа уух хэрэгтэй байсан нэг мартангуудаа нэг мөсөн нэг зэрэг ингээд нэг юм хоёуланг нуудаг ч юм уу 3-аар нь давхарлаад уучдаг ч юм уу тий. Тэгээ энэ чиглэлээр хийсэн судалгаанууд дээр ч гэсэн харах юм бол ингээд Америк нэгдсэн улсад тал дээр сүүлд харж байхад хүүхдэд нь одоо жишээл шингэн юм өгдөг штэ хүүхдэд тэнгуут эцэг эхчүүд нь ямар эцэг эхчүүд тухайн хүүхдтэй 40% нь ингээд ямар ч гэсэн хүүхдтэй яг эмчийн хэлснээр үдүүсээ эмчилгээг ингэртээ өгөөг байгаа байхгүй. Тэгээ ямар хүмүүс ингэхлээрээ л дахиад нөө эрүүл мэндийн боловсрол доогуур хүмүүс. Тэгэхээр эргээгээд дахиад ингээд бид нар бодох юм бол эрүүл мэндийн боловсрол хэрвээ доогуур байгаа бол бид нэр ингээд өөрсдийнх нь дүүнертэй байна уу, хүүхдүүдийнхаа цаашд эрүүл байх уу, хэрэг өвчин тусган, хэрэг төр хүүхдийн одоо өвчлөл хүндрэх вэ гэдэг хүртэл бид нарын эрүүл одоо бид нар өөрсдөө ингээд тодорхойлоод өгч байгаа байхгүй. За тийм мэдээж эрүүл мэндийн мэдлэг суур мэдлэг доогуур байснараа өвчлөлд өртснөөрөө тэг хүндэрснээрээ нас барах магадлал маань илүү хөнгөр байдаг гэсэн үг. За тэгээд яг би өнөөдөр яриан дээр төлхөө бас яг энэ Европын одоо дэлхийн эрүүл мэндийн байгууллага Европ дахь бүс нутгийн одоо офисаас гаргасан юм яг эрүүл мэндийн боловсрол суур мэдлэг гэдэг юм энэ ч одоо хэдэн онд гарлаа да бас нэлээд дээр гарч ирсэн. Ийм документ дээр суурлаад ерөөхдөө ярих гэж бас бодсон. Тэгээд ерөөхдөө түрүүний би ярьсанчлан яагаад эрүүл мэндийн боловсрол чухал юм бэ гэвэл хэрвээ та нар одоо бид нар өөрсдөө эрүүл мэндийн боловсролоо дээшлүүлэхгүй бол биднээс гарах осолтоо ч юм уу те одоо бодлогогүй зан ааш авир үйлдэл маань илүү одоо их байна гэж ойлгож байна. Риск өндөртэй гэсэн үг тийм үү. Тэнгүүтээ хэрвээ би боловсрол доогорох юм бол угаасаа миний ингээд ерөөдөө ерөнхий эрүүл мэнд маань боловсрол өндөртэй хүмүүсийнхээс доогор байна. За тэгээд тэрнээсээ гадна юу гэхээр бид нар ингээд өнөөдөр үр бүтээмжтэй байдал гэдэг зүйлийг маш их ярьдаг тийм үү. Тэгтэл тэр дундаа бид нэр эрүүл мэндийг тэр болгоныг ярьдаггүй. Хинхтээ ингээд яаж би үр бүтээмж өндөртэй хүн байх вэ гэхээр ингээд
ийм ч арга тийм ч метод өглөө эрт 6-аас босно ч юм уу те ингээл одоо юу гэдэг арай ондоо зүйлүүдийг бид нэр илүү их яриад байдаг нийгэмдээ. Тэгэхээр яг үнэндээ хэрвээ та эрүүл биш байх юм бол бид нэр өнөөдөр тэр бусад подкастууд дээр ярьж байгаа одоо үр бүтээмж өндөртөө байх ур чадварууд чинь хэрэгжих боломжгүй. Эрүүл биш юм бол эрүүл байж чадахгүй л бид нэр юу ч хийж чадахгүй л гэсэн. Тэгэхээр эрүүл мэндийн боловсрол доогуур байх юм бол таны хувь хүний одоо төлөвлөгөө, менежмент, зохион байгуулалт чинь өөрөө маш муу болж ирнэ гэсэн үг. За тэгээд түрүүний ярьсанчлан үнэлэгт хэвтэ хэмжлүүд гэх мэтчлэн. За тэгээд энэ документ дээр бас юу их яригддаг вэ гэхээр Европын яг эрүүл мэндийн боловсролыг үнэлсэн ийм асуумж судалгааг хуваалцдаг байгаа. Тэгээд энэ дээр болохоор юу ярьж байгаа гэхээр одоо түрүүний бид нар ярьсан шүү дээ эрүүл мэндийн боловсролыг тодорхойлдог маш олон тодорхойлтууд байдаг гэдэг шиг тийм. Яг эрүүл мэндийн боловсролын концепт гэдэг нөгөө нэг яг ойлголтын хувьд ч гэсэндээ маш олон төрлийн ингээл зарчим ойлголтууд бол явдаг. Тэгээ энэ дээр хамгийн бас гоё зүйл нь юу гэхээр эдний загвар нь яг энэ Европын эрүүл мэндийн боловсролыг үнэлэх судалгааны тэр загвар нь өөрөө яаж бий болсон бэ гэхээр systematic review-нд тулгуурсан тийм. Тэгээд 10 тэр systematic review-н дээр нийтдээ 12 бусад одоо тэр одоо ойлголт framework загварыг одоо тусгажиж бий болгосон ийм загвар байгаа. Энэ судалгаан дээр авч үздэг нь болох дээр. Тэгээд одоо бид нар нэг түрүү ингээл ярьж байгаа шүү дээ. Монгол улсыг одоо ингээл эрүүл байлгахад юу чухал юм бэ гэж та ингээл яриад үзлэр бид нар хамгийн түрүүнд ингээл манай эрүүл мэндийн тусламж үйлчилгээ ийм байна, орчин ийм байна, эмчнэр ийм байна гэж яриад байгаа тийм. Тэгэхдээ бид нар дахиад санах юм бол түрүүний ярьсанчлан тэр бол нэг 20 морь хувьтай л байгаа. Яг үнэхээр бид нэрийг эрүүл бус байлгаж байгааг нөлөөлж байгаа мó гэх юм бол. Тэгээд тэрнээс илүүтэйгээр юу чухал юм бэ гэх юм бол нөө урьдчилан сэргийлт маань мэдээж чухал. Урьдчилан сэргийлтэнд юу чухал одоо чухал үүргийг гүйцэтгэдэг вэ гэхээр эргээгээд хувьхан өөрөө мэдлэгтэй мó. Хувьхан өөрөө тэ эрүүл байх мотивацтай мó. Тэ? Тэгээ тэр хувьхан үнэхээр эрүүл байх тэр одоо мэдээллүүдтэй хэр ойрхон юм бэ? Тэр хүний сурч байгаа сургуульд нь хэр их эрүүл мэндтэй, эрүүл амьдрах, эрүүл одоо мэндийг дэмжсэн бодлого хэрэгжилт одоо сургууль дээр нь, цэцэрлэг дээр нь, эсвэл ажил дээр нь амьдарч байгаа хөршүүдийн дунд ч юм уу тэг хэр их тийм бодлого ер нь хэрэгждэг. Дэлгүүрүүд дээр зарагдж байгаа тухайн үнэ тэг ингээд одоо нөгөө нэг бид нар заавал нөгөө нэг би хүүхэн өөрөө хичээж биш тухайн хүүхнийг зүгээр ингээд өдөр тутамдаа амьдраад явах одоо хооронд нь улсын зүгээс эрүүл байх ингээд шууд бусаар ингээд бас ингээд бид нар бодлого хэрэгжүүлэх юм бол тухайлбал те дэлгүүрт орлоо гэхэд манайд хэрэг гацта ундаа зарж байгаа юм ч юм уу те хэрэг эрүүл бус бүтээгдэхүүний хэрэг юм. Тэгээ тэр хувийг нь тодорхой хэмжээгээр улсаас бүр ингээд одоо хордог ч юм уу те хувийг нь багасгадаг ч юм уу таксын ихсэгдэг ч юм уу гих мэтчлэн бодлогуудыг бас хэрэгжүүлэх хэрэгтэй. Тэгээд нөгөө хувь хүний зөвхөн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ ингээд улс нь хангахаас илүүтэйгээр тухайн хувь хүн чинь өөрөө за тэр мэдээлэлтэй ойрхон болчлоо. Тэр мэдээллийг тэр хувь хүн уншаад хэрэг ойлгомжтой байгаа юм. Тэгээ ерөөхдөө англид болохоор би одоо зөв санаж байгаа бол англид улсаас нь ямар бодлого баримталдаг вэ гэхээр одоо бага насны хүүхдэд бэлдэж байгаа юм шигээр нийт одоо тэр одоо юу гэдэг ухуулаг сурталчилгаагаа хинж уншаад ямар ч насны хүн уншаад ойлгох хэмжээнд одоо тааруулж бичих хэрэгтэй гэдэг ер нь ийм бодлогыг баримталдаг. Тэгвэл өнөөдөр бид нэрт Монгол улсад те хэр их тийм хүнд ойлгомжтой хэлбэр байдлаар одоо нэг эрүүл мэндийн сурталчилгаагаа бид нэр бэлддэг. За тэгээд тухайн хүн маань тэр мэдээлэлээ хэр өөрөө ойлгож байгаа юм. Хэр ойлгоод хэр ойлгомжтой бичиж байгаа юм. За тэгэнгүүтээ нөгөө хүн чинь ойлгосон зүйлээ үнэлж чадчих байгаа юм уу? Ямар ч үнэлгээ хийх чадваргүй шууд уншсан зүйлдээ итгээл
нөгөө итгэсэн үнэмшилтэй тулгуурлаад амьдралдаа одоо тэр хүн хэрэгжүүлдэг байвал тэр бол үнэхээр одоо хичнээн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ сайн байгаад эмэргүй зүйл ахгүй. Тэгэхээр бид нэр яагаад өнөөдөр бас эрүүл мэндийн боловсралтай байх нь чухал гэдгийг яриад байгаа нь бол эмчээ гарч ирж байна. Тэгэхээр эрүүл мэндийн боловсралтай иргэдэг Монгол улсын иргэнийг бэлтгэх нь бол биднэрт маш чухал байна. Зөвхөн тусламж үйлчилгээг сайжруулад, зөвхөн урьдчилан сэргийлт яриад эмнэлгийн ажилтнууд, мэргэжилтнүүдийг яриад бол зогсож болохгүй нэ. Тэгэхээр бид нар түрүүний бас нэг яг слайдн дээр харуулсанчлан тийм сургуулиудын бодлого, цэцэрлэгүүдийн бодлого, амьдарч байгаа хөршүүдийн одоо тэр community гэдэг зүйлийг бас ярих нь байна. Ажиллаж байгаа байгууллагын соёл хүртэл одоо бодлого хэрэгжүүлэлтийн хүртэл яг бид нэрийг эрүүл мэндийн боловсрал өндөртөө байлгах гэдэг зүйлд ийм одоо үүрэг ролик гүйцэтгэдэг байх нэ. Энд дээр нэг зүйл тодруулахад одоо цэлмөн Японд хүүхдээ өсгөж байгаа тийм. Тэгэхээр Японы дунд сургууль, хай скуулууд яг боловсролынхаа түвшинд боловсролын байгууллагууд нь хүүхдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэхээр яг ямар бодлогод барьж ажилладаг юм болоо? Яг би бүр яг айхтар нэг Японы бодлогуудыг бол тэн дээр бол хараагүй. Тэгээд ерөөхдөө Японы хувьд болохоор зүгээр ингээд иргэн хүний хувьд яг зүгээр ээж хүний хувьд ингээд анзаархад маш энгийн байдлаар шаардлагуудыг л яг эцэг эхчүүдэд тавьдаг. Эцэг эхчүүд шаардлагатай одоо эцэг эхчүүдэд өндөр шаардлага тавьдаг гэсэн үг. Одоо Монголд би өөрийгөө өсөж одоо Монголд өссөн хүний хувьд та ингээд яг хүүхдээ Японд өсөж байгааг харахад бол асар их ялгаа байгаа байхгүй юу. Одоо жишээлбэл намайг сургуульд явдаг байхад та ингээд за ингээд цэлмэнэ чи ингээд хүн болгон өөрсдөө ингэсэн усны савтай байх хэрэгтэй гэдэг одоо тийм зүгээр энгийн амьдралын хэв маяг надад суулгаг байхгүй юу. Одоо манай сургуультай. Тэгэхээр нэг хүмүүс бид нар яг хүмүүс юу гэж бодож байгаа гэхээр зүгээр хүүхдийг одоо нэгдүгээр ангид оронгууд л өвдөөсөө тоо сайн боддог байх хэрэгтэй. Тэгэл тоогоор ингээд хүүхдээ ингээд амар шахалтай. Тэгэхдээ яг үндэ Японд юг анхаардаг вэ гэхээр өвдөөсөө тэр хүүхэд өөрийгөө хэрхэн хувь хүний одоо түвшинд өөрийгөө яаж зөв авч явах ёстой юм бэ? Би ингээд эргэн хүн болох гэж байна. Нийгэмших гэж байна. Ингээд ганцаараа сургуультай явдаг болж байна. Тэгээ хүүхд бол Японд нэгдүгээр ангиасаа ганцаараа сургуультай явдаг. Тэгэхээр тэр хүүхд ганцаараа явахын тулд бүх юмудаа зөвхөн сургуулийн зүйлс биш. За надад миний зүүн карманд салфетик байна уу? Миний баруун карманд даван алчуур байна уу? Би усныхаас таван авсан байна уу? За би тэр Японд ч маш нарийн яг нөгөө нэг бүх зүйлүүдэнд зориулалтын юмдаа л одоо зүгээр уутанд юм хийж явах биш ингээд бүх уутнууд нь хүртэл ингээд цаанаасаа ингээд стандарттай байдаг ч юм уу тийм. Тэгэхээр яг хуу тухайн үед намайг бол Монголд байхад бол нэг айхтар яг тийм амьдралын хэв маяг руу анхаарсан нийгэмших иргэн болох гэдэг тал руу нэг их бол анхаарч байгаагүй юм шиг зүгээр санагддаг л та миний хувьд. Японд одоо тийм ингээд 1-р ангид нь 2-р ангид нь ингээд юу төлхөө ордог вэ гэхээр за ингээд за Монгол улсын нэг ингээ хүүхэд ингээд сургуулиасаа номнууд авчлаа гэж бодъё л да. Нөгөө тэр номнууд дээр юу илүү их бас ингээ харуулсан байх гэдэг гэхээр яг өөрийнх нь ингээл хүүхдийн одоо Японы ингээл тэр сурах бичгийг нэнгүүт яг л Японы гудамж, яг л Японы өөрийнх нь хүүхдийн өөрийнх нь амьдардаг алхдаг гудамж, ордог анги танхим нь яг ингээд зураглаастай байдаг хгүй зургаар нь үзүүлсэн. Тэгээ тэр хүүхдээ тэр номон дээр юу заадаг вэ гэхээр яаж би эрүүл хооллох хэвээр. За би хооллоход юу ингээд миний тавганы хэдэн хувийн ч юм уу тийм миний тавган дээр дээлэх хувь нь ямар хувийн байх хэвээр. Ингээд л ерөөсө мах будаал байх хэвээр юм уу. Ингээ хүүхд ингээд гой зургаар үзүүлэлтэнтэй ингээд миний тавган дээр ийм загас байна те ийм ногоо байна жимс байна те мах байна гэл хүүхдэд зөвхөн хүүхдийн төвшөнд ингээ ойлгох хөөрхөн зурган байдлаар хүүхдэд одоо тийм боловсрал эзэмшүүлдэг гэх юм уу те яг бүр нэг айхтар зөвхөн хүүхдэд гэлтгүү тийм хүний хувьд ч гэсэндээ бид нар нөгөө community гэдэг ойлголт маань аюул чухал. Бид нартай яг манай нийгэмд community буюу амьдарч байгаа дүүргээрээ
одоо юу гэдэг дүүрэг хороогоороо бөөндөө цуглараад ингээ хүүхдүүдэд нөхөрлүүлээд 7 нартаа нэг удаа ч юм уу ингээд ээж нартаа зориулсан сургалт, хүүхдүүдэд зориулсан сургалт ч юм уу нэг тиймэрхүү үйл ажиллагаанууд их ховор байдаг. Манайд нэг тийм айхтар community гэсэн нэг ойлголт байдаггүй гэж би боддог. Гэхдээ хин манай одоо өнөөдрийн хөтлөгч маань бас яг юу гэж бодож байна? Монголд бас хэр community гэдэг соёл ер нь байдаг гэж бодож байна. Би бас Монголд очиагүй одоо 5 жил болсон болохоор бас хаа өөрчлөгдсөн байж магадгүй. Яг ийм хүүхдийг хүмүүжүүлэх community тэгээд дээрээс нь нөгөө бүлгийн янз бүрийн уулзалтууд бол баг байхгүй. Хүүхдүүдийг яг ээжүүд нь эрүүл мэндийн боловсрол сайтай байх юм бол хүүхдүүд нь эрүүл мэндийн боловсрол сайтай өсөж байна. Харин эрүүл мэндийн боловсрол таарах юм эсвэл амьдралын боломж таарахаас болоод нөгөө бага насны хүүхдүүдийн дунд өвчлөл бас харьцан адилгүй байдаг. Тэгэхээр Монгол, Япон хоёрын хооронд асар том ялгаанууд бол байна гэж харж байна. Тэгээд таны түрүүний хэлснээр тэр нөгөө хүүхдийн ном сурах бичгүүр дээр хүртэл эрүүл амьдралын хэв маягийг бий болгох, цаашид хүүхэд яаж эрүүл өсөх вэ гэдэг тал дээр янз бүрийн сурталчилгааны материалууд бол манай Монголд байдаггүй. Тэр болгон ажиглагддаггүй. Тэгэл дандаа л бид нар ч нөгөө хүүхдээ сайн сураарай, онд сурах ёстой гэж хэлдэг болохоос тэр болгон чи эрүүл байх ёстой шүү, эсвэл эрүүл өсөх ёстой шүү гэдэг тал дээр нь сурталчилгааны материал болоод янз бүрийн тийм одоо сурталчлах хулгай материалууд бол байдгүй юм шиг санагддаг. Тэгэхээр нөгөө зөвхөн бас нөгөө эрүүл байна гэдэг чинь өөрөө зөвхөн өвчлөлөө яриаггүй, яг нөгөө эрүүл харилцаатай байх, эрүүл ингээд нөхөрлөл бий болгож чаддаг. Эрүүлэр нөгөө өөрийнхөө сэтгэл зүйн хүүхэд бол Монголд бол ялангуяа хүүхэд өөрийнхөө сэтгэл зүйг ойлгох тал дээр бас нэг анхаардаг байх гэж бодож байна. Японд бол ингээд багш нар нь ингээд одоо намайг жоохон бахад бол ингээд манай багш нар чинь ингээд ээж автаа уулзах хэрэг гарах юм бол эцэг ихтэй юу ярьдаг гэхээр танаа хүүхэд чинь одоо хичээл дээрээ л юм баа гэж хичээл дээрээ ийм дүү авсан гэж л ярина уу гэхээсш за цэлмөө одоо юу гэдэг тийм ингээд ойр сэтгэл санаа их докторгүй байлаа ингээд найзуудтайгаа тоглож байхдаа цэлмөө иймэрхүү аваар гаргаж илээ ч юм уу те эсвэл ингээд натаа ярихтаа ингэж илээ шүү одоо хүүхэд тэр хүүхэд сэтгэл зүйн хувьд ямар байна өөрийгөө ойлгож гин өөрийгөө ойлгохоос гадна өөрийгөө тодорхойлцоод хүн өөрийнхөө сэтгэл зүйн байдлаа тодорхойлж чаддаг хүн бусдад өөрийгөө ойлгуулна шүү дээ. Тэгэхгүй нэг өөрийгөө ч ойлгож чадахгүй, өөрийнхөө дотор юу болоод байгааг мэдэрч чадахгүй хүн чинь эргээгээд эрүүл бус харилцааг өөрийнхөө орчинд ингээд босгоод яваад байдаг тийм. Тэгээ багасаа тэр хүүхд чинь өөрийгөө илэрхийлж чадахгүй, өөрийгөө тодорхойлж чадахгүй, найз нөхөд үүсгэж чадахгүй, багштайгаа харилцаж чадахгүй хүүхд чинь эргээгээд нэг докторгүй хүүхд чинь юу хичээлдээ анхаарах цаа тэгэл тэр сэтгэл зүйн байдал докторгүй байдлаас үүсэл хүн чинь эргээгээд эрүүл бус болж эхэлдэг. Тэ энэ чинь аажмаар өөрт ямар зан үйлийг бид нар суулгана тэр маань л бид нэрээ эрүүл байх уу, эрүүл бус байх уу гэдгийг тодорхойлж байгаа учраас тэгээд хартаа түрүүний хатар бас нэмж хэлгээд нэг Японд хоёул ингээд яг асар ингээл том ингээл эрүүл мэндийн боловсрол улсын түвшинд гэл яриад байгаа штэ. Тэгтэл нэг ахтарнууд том юм чи өөрөө жижиг зүйлүүдээс л бүрдчиж нэг тийм өксөд байгаа үр дүнд хүрнэ штэ тий. Тэгэхээр би бас Японы нэг эхлээд нэг ойлгодгүй байсан. Сүүлдээ айгуу таалагдсан зүйл нь юу гэхээр манай хүүхд ингээл сургууль дээр ямар ялангуяа уншлагын ингээл хичээл болно штэ. Уран зохиол энэ төр болохоор нэг түүхийг бүр хэдэн өдрөөр нь давтаж уншуулдаг хүүхдийг дахин яг л нэг түүх одоо манайхаар одоо юу гэдэг ингээ алтан загасны үлгэр байлаа гэж бодъё л доо тий. Тэнгүүт тэр алтан загасныхаа үлгэрийг ингээл хэдэн 7 хоногоор үздэг. Хэдэн 7 хоногоор давтаж уншдаг гэсэн үг байхгүй юу? За нэг яг сургууль алган бас янз бүр ээж магадгүй манай хүүхдийн хавдаг миний санджаар тодорхой яг нэг сарын турш нэг үлгэрийг нэг түүхийг хүүхдээр байн уншуулж байгаа хгүй. Тэгээ тэрийг би эхлээд ойлгохгүй ямар сони би энэ одоо ингээл дээр л уншаад гэсэн дахин яг л энэ хэсгээ ингээл уншаад. Гэтэ тэр нь яаж байгаа юм бэ гэхээр түрүүн бид нэр хэлсэн шүү дээ. Эрүүл мэндийн боловсралтай хүн гэдэг маань өөрөө мэдээлэлээ олцоод үнэлгээ хийгээд өдөр чинь эхлээд ойлгоод үнэлгээ өөрөө хийгээд одоо тэгээд амьдралдаа хэрэгжүүлж штэ тийм. Тэгэхээр яг тэр ур чадварыг хүүхдэд суулгаж байгаа юм болоо гэж би ер нь бодсон. Манай Монголд бол тэгдэггүй шүү дээ. Одоо хүүхдэд ингээд зүгээр нэг алтан загасны үлгэрийг яагаад хүүхдэд уншуулад байгаа юм? Тэ? Тэр
яагаад уншуулж байгаа юм бэ? Юу бид нар тэнцэнэ золж авах гэдэг юм? Юу чухал юм? Ямар ур чадварыг тэр түүх дотроос бид нар хүүхдэд эзэмшүүлэх гээд хүүхдэд яг юу заах гэдэг юм те? Тэрийг бид нар одоо энэ Японд яаж юм гэхлээрэ яг тэр түүхийгээ хүүхдэд бүр ингээд дахин давтуулж уншаад байгаа байхгүй. Тэгэхээр ерөнхийдөө бол миний бодлоор үнэхээр хүүхдэд заах арга барил бол ондоо байдаг Японд. Тэгээ түрүүн хэлсэн шүү дээ. Багш нар нь ингээд эцэг ихтэй нуулзахдаа юу ярьдаг гэхлээрэ зан үйлийг нь илүү их ярьдаг. Түүнээс санаа хүрт чинь тоогоо айгүй хурдан бодож байна. Айгүй мундаг байна. Ингээд он завж байна гэдэг бол ердөөсөө нэг ярьдгүй. Тэгээд тэрнээсээ гадна мэдээж яг улсынхаа хэмжээнд хэрэгжүүлдэг бодлогууд мэдээж бодлого дотор бол ер нь одоо нөгөө нэг за яг өнөөдрийн ярьж байгаа сэдвийн хүрээнд бол бид нэр эрүүл мэндийн боловсрол доогуур гэж штэ тэ. Эрүүл мэндийн боловсрол доогуур хин илүү их одоо боловсрол доогуур байх магадлалтай вэ гэд хэдүүлээ бодоод үзэх юм бол тэ ингээд магадгүй одоо би ингээд таамаглалаараа ярьж штэ тэ. Таамаглах юм бол одоо юу гэдэг мэдээж орлого доогуур хүмүүс мэдээж гэр хороолд амьдарч байгаа хүмүүс тэр бол интернет рүү холбогдож чадахгүй хүмүүс хэл усгүй хүмүүс за тэгээд хот руу дөнгөж нүүгээд удаагүй байгаа одоо нүүлгэлт нүүлт одоо дөнгөж нүүж орж ирсэн шинэ хотын иргэн гэсэн үг байхгүй тий гих мэтчлэн хүмүүс. Тэгэхээр яг тэр хүмүүс рүү чиглэсэн. За магадгүй одоо жишээлбэл би яг ингээд практикл жишээ ярих юм бол тий одоо магадгүй юу гэдэг юм би ингээд ганц би ээж байсан надад ингэж жилүүд байгаа шүү дээ. Өнөөдөр Монгол улсын хэмжээнд ганц би ээж нар лөө дэмжлэг үзүүлж байгаа сайн улсын хэмжээнд бодлого байна уу байхгүй байхгүй. Өнөөдөр үед ингээл яг ингээл тодорхой хэмжээгээр нөхрүүд нь ингээл мөнгө төгрөг өгдөг байж болно. Гэхдээ өнөөдөр яг ингээд тэр байгаа Монголд хэрэгжиж байгаа тэр бодлогыг ингээд зүгээр Японы орлого доогуур ингээд одоо ганц би ээж нарын бодлоготой харьцуулах юм бол асар ялгаатай байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө нэг тэр чинь юу гэж байгаа юм гэхээр нийгэмдээ хамгийн хэрэгцээ шаардлага өндөртөө хүмүүс руугаа чиглэсэн бодлогууд маань илүү сайн гэсэн үг. Тэ? Одоо улсаас нь үгүй сайн байна уу? Таны ингээд одоо тэг бид нэр ингээд шүүлт хийжсэн чинь ингээд дата дотроос ингээд танаа өрх. Тэгээ ингэж гарч ирж байна. Улсаас одоо ийм бодлого хэрэгжүүлж байгаа учраас нийгэм төрөнд одоо танаа хүүхдийг цэцэрлэгт оруулах гэж байна ч юм уу те. Эсвэл одоо яг одоо сургуулийн төлбөрт эсвэл эрүүл мэндийн үйлчлэгт танаа хүүхдийг ингээд тогтмол илүү одоо ингээд хамгийн нийгэм төрөнд яаралтай үзүүлэх хэрэгтэй ч юм уу. Гих мэтчлэн одоо улсаас нь тавьж байгаа бодлогын хувьд бол үнэхээр ялгаатай л да мэдээж Японы хувьд бол тий. Тэрээс хоёулаа ярьж илээ шүү дээ. Нөгөө нэг эрүүл мэндийн боловсрол өндөртэй иргэнийг бий болгохын тулд бүх талаас нь одоо хувь хүн өөрөө илүү хичээх ёстой. Дээрээс нэмж имлэгийн ажилтнууд хичээх ёстой. Мөн улсын бодлого гэд маш олон хүчин зүйлүүд нөлөөлж байгаа гэж ярьж байсан. Миний харж байгаагаар бол нөгөө нийгмийн эрүүл мэндийн мэргэжлүүд бас том үүрэг ойлтой хүмүүс байдаг. Тэгэхээр эмчнэр бас хүмүүсийг ухуулах тий боловсролыг дээшлүүлэх хувь нэмэр оруулж явах ёстой. Мөн хувь хүний хичээл зүтгэл одоо бараг 60-аас 70% өндөр оролцоог эзэлж байгаа. Миний ажилтнаар манай Монгол нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн тоо цөөн байхад эмчнэрийн тоо харьцангуй өндөр, иргэдтэйгээ нөгөө илүү тулж ажиллаж байгаа хүмүүс бол эмчнэр штэ. Тэгэхээр таны зүгээс эмчнэрийн оролцоог эрүүл мэндийн боловсрол өндөртэй иргэнийг бүтээхэд яг ямар оролцоотой байгаасаа гэж хүсдэг вэ? Хардаа ийм баггүй юу түрүү нөгөө нэг одоо ингээд эмчнэр илүү их нөгөө эрүүл мэндийн мэргэжилтнүүд нь ингээд илүү чухал үүрэг ролтой гэж одоо бас яг хэлж болохгүй. Яагаад гэвэл одоо энэ слайдн дээр харуулж байгаачлан эрүүл мэндийн боловсролд яг хин ямар оролцох юм бэ гэвэл ердөөсөн бүх тал олон талт салбар хоорондын яг нөгөө хамтын ажиллагаа байж байгаа юм чи өөр амжилтанд хүрнэ. Тэгээд мэдээж энэ дээр хардаа одоо энэ слайдн дээр харуулж байгаачлан иргэд өөрсдөө үүрэг хариуцлага үүрэх нь ойлгомжтой тийм үү. За тэгэнгүүтээ community based буюу яг одоо нийгэм тухайн дүүрэг тухайн хороогоор нь хариуцаж хүмүүстэйгээ ойр ажилдаг бүх байгууллагууд гэсэн үг. Тэд нэр өөрсдөө үүрэг хариуцлагатай байх ёстой. Гэхдээ тэр хардаа нөгөө нэг цаанаас нь улсаас нь бодлого одоо яг ингээд policy цаанаас нь ингээд гаргаж өгөхгүй бол
Хүмүүс чинь ингээд угаасаа тэгтээ дөрөв ингээд Монголд тодорхой хэмжээгээр амьдрал хэцүү байхад чинь бид нар ингээд давхар үүрэг хариуцлага үүргэн гэж бол хинч хэлэхгүй байхгүй юу. Тэгэхээр улсаас нь цаанаас нь өөрсдөө бодлого одоо тэр бодлого боловсруулагчд өөрсдөө одоо тусгах ёстой энэ хариуцлагыг бол мэдээж тэгтээ байгаль ах л да. Хэрвээ ингээд нөгөө хууль дүрм энэ төр харах юм бол тодорхой хэмжээгээр байгаль ах л та бид нар өөрсдөө бас нөгөө нэг хичнээн хуулийн дээр бичигдсэн байдаг ч гэсэндээ манайх нэг айхтар дагаад идэггүй шүү дээ тийм. Тэгэхээр community based боёо тэр байгууллагууд бол орох нь. Тэнгүүтээ түрүүн хэлсэн шүү дээ нөгөө нэг яг тухайн нийгмийн хамгийн боловсрал доогуур байх магадлалтай юм бэ гэдэг тэр бүлэг хүмүүс чиглэсэн байгууллагууд л өөрсдөө орчин тэр хүмүүс нь гэсэндээ өөрсдөө ингээд илүү анхаардаг байх ёстой гэсэн үг. Health professionals түрүүнээс өөрөө хэллээ тийм эрүүл мэндийн мэргэжилтнүүд, эмчнэр за тэгэл нийгмийн эрүүл мэндийн ажилтнууд гэж ярьж байна тийм. Тэнгүүтээ яг тийм government agencies боёо тийм улсын тэр бодлого боловсруулагчид, агентлагууд гэдэг одоо дээгүүртэй яг тийм decision making хүмүүс өөрсдөө ороод ирчихсэн гэсэн үг. За тэгээд тэрнээс бусдыг нь одоо харъя л да. Сая энэ дээр бол ингээл харахад үрдээ одоо л ингээл дөнгөж эмч мэргэжилтнүүд өрдөгдөж байгаа байхгүй. Тэгэнгүүт одоо хин чухал юм бэхээр багш нар байхгүй. Багш нар тэр бол цэцэрлэгийн багш нар ерөнхий боловсролын суурь боловсрол эзэмшүүлж байгаа багш нарын үүрэг байхгүй. Тэгээд энэ дээр давхар юу гэж орж байгаа гэхээр health communicators гэж орж ирж байгаа. Гэхдээ энэ communicator гэдгийг хэн хэлж байгаа юм бэ гэх юм бол өнөөдөр янз бүрийн кампайн явж байна. Янз бүрийн ингээл social media реклам юу гэдэг ингээл контент боловсруулж байгаа хүмүүсийн үүрэг гэж бас ойлгож болох нь тийм ингээд холбож өгч байгаа хүмүүс. Тэгэнгүүтээ academic одоо холбоо нийгэмлэгүүд их сургуулиуд одоо жишээлбэл одоо зүгээр нэг жишээ хэлэхэд одоо юу гэдэг Японд яадаг вэ гэхээр ингээд их сургуулийн асар том ингээд аюу гоё тийм ингээд тэр болгон нээлттэй яригадаад байдаггүй хичээл сургалт нэг мундаг профессор хүн хичээл орох чинь гэж бодъё л да тийм. Гэтэ тэр хичээл маань зүгээр энгийн арт ирээдэд зориулсан хичээлийг их сургууль дээр оруулдаг ч юм уу тийм. Манайд одоо хэр их мовисийн багш нар нь ч юм уу ашууисын багш нар нь ч юм уу тийм. Одоо тэр нөгөөний үнэхээр шаардлага өндөртэй байгаа боловсрал эрүүл мэндийн боловсрал доогоор байгаа хүмүүс рүү чиглэсэн хичээлийг, семинарыг, workshop-ыг хэрэг өөрсдийнхөө тэр академик орчиндөө зохион байгуулж байгаа юм бэ гэдэг чинь бас тусгагдж байна гэсэн үг байхгүй. Тэгээд бизнес community гэдэг энэ дөр орж ирж байгаа. Тэгэхээр энэ бол тэс ондоогоос тэгээ бодглохлоор чи эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн үүрэг биш. Тэр бизнес эрхэлж байгаа хүмүүсийн өөрсдийнх нь үүрэг. Үнэхээр л нөгөө бизнесээ угаасаа яг ямар бизнес ч юм бас амжилттай явах гэхээр мэдээж арт иргэдийнхаа яг л амьдралын одоо тэр чанартай амьдрах гэдэг байгаа. Эрүүл мэндэд нь сайн тэр хүний зүгээр л борлуулалтаа хэсэх гээл зүгээр мөнгөний төлөө бизнес биш шүү дээ. Яг үнэхээр нийгэмдээ ямар үнэт зүйлийг ямар баялагийг бүтээж байгаа. Тэгэхээр бизнес эрхэлж байгаа хүмүүсийн өөрсдийнх нь үүрэг байна. Тэгээд healthcare facilities. За энэ дотор тэгээд янз бүрийн орчил байгаа юм л да. Faith-based organizations гэдэг англи дээр ороод ирж байна. Энэ нь болохоор одоо юу гэдэг сүм, цуглаан, одоо нөө ихтгэл үнэмшилтэй холбоотой те бүх одоо хүмүүс ажил эрхэлж байгаа. Тэр одоо хүмүүс ороод ирж байна. За тэгээд мэдээллийн сувгууд ороод ирж байна. Электроник одоо сувгууд одоо ингээл янз бүрийн тохиомлоод гараад ирж байна. Энэ дэр бас юу нэг жишээ татмаар байна л да. Миний хувьд одоо болохоор клиника гэдэг аппликейшн дээр ажилладаг. Клиника гэдэг маань юу гэхээр Монголын хамгийн анхны цогц эрүүл мэндийн тусламж үйлчилгээг онлайнаар үзүүлж байгаа ийм аппликейшн байгаа. Монголын хамгийн анхны. Тэгээд клиникагийн гол одоо цөм одоо тэр багийн гишүүдийг харах юм бол эрүүл мэндийн мэргэжилтнүүд биш аахгүй. Тэр бол яг нөө ингээл developer те ингээд арай ондоо салбарын хүмүүс хэрэгжүүлж байгаа аахгүй. Тэд нэр яаж юм гэхээр яг л нөгөө нэг гол асуудлыг за Монголын иргэдтэй үнэхээр эрүүл мэндтэй ингээд эрүүл мэндийн одоо салбар маань болохоо байцлаа. Яагаад Монгол улсын одоо биш тэг Монгол хүн яагаад уртуудаа насалж чадахгүй байгаад байгаа юм. Яагаад бидний энэ өвчлөд байгаа өвчлөлүүдийн ингээ харах юм бол 70% нь баг тий
70% нь хэрвээ урьдчилан сэргийлэлд авсан өөрөө эрт мэдээд эрт одоо тэр өөртөө арга хэмжээ авсан бол өвчлөхгүй байх магадлал өндөртөө байх байсан эрт нас барахгүй байх боломж нь байсан шүү дээ тийм. Халдварт бус өвчлөлт. Одоо халдварт бус өвчлөлт ярьж байгаа байхгүй юу? Тэгэхээр тэр асуудлыг тэр залуучууд харсан байгаа байхгүй юу? Тэнгүүтээ яаж юм гэхээр хичнээн эрүүл мэндийн салбарын хүмүүс биш ч гэсэндээ тэд нэр өөрсдөө ингээд санаачлаад эхлүүлсэн ийм ажил дээр одоо клиникадаар би ажиллаж байгаа. Тэгээ клиникагийн яг энэ төрөний дурдсан шиг мэдээллийн сувгууд өөрсдөө яг энд тодорхой хэмжээнд өөрийг хариуцлага өөрн тэгээд клиникагаас бас удахгүй иргэд рүүгээ чиглэсэн тохимолыг бий болгоно. Яг өнөөдөр ингээд яг манай нийгмийн Монгол улсын хувьд ингээд хамгийн амжилттай үнэхээр гоё анхаарал татгууц уншихад хялбар байдаг тохимол юу гэх юм бол Lemon Press байдаг. Lemon Press бол яг одоо ингээд санхүүдэд анхаарж байгаа оффист ажилладаг яг тэр нэг юм ажил эрхэлдэг насны бүлэг хүмүүст одоо илүү хүрээд байна л да Lemon Press гэдэг маань. Тэгэхээр өнөөдөр бид нар ингээд бусад зүйлүүд аюу анхаарат байдаг боловч санхүү манхунд аюу анхаарат байдаг. Тэгтэл яг эрүүл мэндийн боловсрал гэхлээрээ тэр болгоныг анхаардаггүй. Тэгэхээр Lemon Press-ийн гардаг санхүүгийн тохимолтой ажиллах нь яг клиникагийн зүгээс Lemon Press-тэй хамтраад бид нар эрүүл мэндийн ийм тохимол бэлтгэхээр одоо ажиллаж байгаа. Тэгээд бас та хэд мэн сонирхороо утгагүй бас татаж амжаагүй хүмүүс аль клиник аппликейшнийг татаад тэгээд за энэ дэр тэг өөрөө гарч байна. Энэ дээр хартаа adult educators гэж байгаа байхгүй. Тэрний үгээр өнөөдөр бид нэр ардаа ингээд мэдээж ингээд ахмын насны хүмүүст бол тэр болгон ахмын насны хүмүүс хамгийн ихээр эрүүл мэндийн боловсрол доогуур байдаг. Ягаад гэвэл тэднэрийн тэр болгонд ингээд интернет рүү ороод өөрсдөө search хийгээл юм уншаад технологи ялангуяа хөгжсөн үед бол тэр болгон бид нартай ингээд ижил зэрэгцээд яваад байхгүй шүү дээ. Тэгэхээр насанд хүрсэн хүмүүсийг яаж одоо ингээд боловсрал эзэмшүү яаж заах уу тэр хүмүүст гэдэг зүйл бас тийм одоо literacy practitioners гэж байгаа. Practitioners гэдэг нь одоо заад сургадаг хүнийгээ л хэлж байгаа л хальта practitioners гэдэг нь тий. Тэгэхээр яг ингээд хараад үзэх юм бол ердөөсөө зөвхөн нөгөө нэг эрүүл мэндийн одоо мэрэгжлийн хүмүүс энд бол хариуцлага өрөхгүй. Тэгэхээр яг салбар тус бүрийн хүмүүс нэгтжиж нөө интеграцчлал явагдчихж бидний амжилтанд хүрнэ. Тэгээд тэг өөр хэлэх юм байна орно. Ер нь бол миний асуух чийтэй асуулт. Тэгээд хардаа нөгөө нэг хоёлаа ингээл түрүү ингээл яна микрофон юу гэсэн бэ шүү? Мьютлэгдсэн байсан байна. Ер нь миний асуух чийтэй асуултууд ер нь бараг л хариулчлаа. Ярианыхаа явцад. Тийм. Тэгээд хардаа нөгөө нэг бид нар чинь нөгөө нэг айхтар эрүүл мэндийн боловсрал гэж ярьдаггүй шүү дээ тий. Тэгтэл яг үнээр яагаад эрүүл мэндийн боловсрал тэм чухал юм гэхлээрээ энэ дээр одоо жишээлбэл бүгд ингээд нэг жишээ татах юм бол тий. Энэ дээр одоо ингээд яриад үзэх юм бол ингэж байгаа байхгүй яг эрүүл мэндийн боловсрал өндөртөө байснараа яагаад нийгэмд манай улсад хэрэгтэй юм бэ гэх юм бол яг нөө эдийн засгийн хувьд те эдийн засгийн хөгжлийг эрүүл мэндийн боловсрал өндөртөө хүмүүс нь бас авчирдаг байгаа. Тэгээд яагаад юм гэхээр эрүүл мэндийн боловсрал өндөртөө хүмүүс чинь илүү их нөө өөртөө анхаарснараа илүү их ажиллах одоо ийм байхгүй юу. Энэ хардаа би өнөөдрийн цаг бас хангалтгүй л байна л да. Яагаад тэгэхээр шууд эрүүл мэндийн боловсрал ярихаасаа өмнө бид нар юуг анхаарах хэрэгтэй гэвэл эрүүл байхад бидний эзэмшсэн боловсролын төвшин, боловсролын чанар олж байгаа орлого асар их холбоотой байдаг. Тэгээ энэ маань нэгэн рүүгээ одоо юу гэдэг нь боловсрал өндөртөө хүмүүс л эрүүл байна. Эсвэл орлого өндөртөө хүмүүс л эрүүл байна гэсэн ойлголт биш. Хэрвээ эрүүл бус болчих юм бол өндөр боловсрал эзэмших боломжгүй тийм үү? Хэрвээ би өвчтөй болчих юм бол өмнөх олдог байсан шиг орлого би олох боломжгүй болно. Тэгэхээр эднэр маань хоорондоо асар ингээд уялдаа холбоотой зүйл байгаад байгаа. Боловсрал, орлого, эрүүл байх гэдэг ойлголт маань.
Тэгэхээр энэ дээр нөгөө нэг юу гэж орж ийн гэхээр эрүүл мэндийн боловсрал өндөртэй байснараа бид нэр илүү их орлого олно тийм үү? Илүү сайн ажил эрхлэх боломжтой бид нар. Тэгснээрээ нөгөө эдийн засгийн хөгжил дэвшлиг бид нэр авчирна гэж ойлгож болно. Тэгээд бид нар Монголд бас яг хийгдсэн юм олон ерөөд ингээл янз бүрийн судалгаанууд бол байдаг. Тэгээд би энэ дээр бас нэг дурддаг үл байна л та. Юу гэхээр одоо жишээлбэл энэ нөгөө нэг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын репортон дээр орсон нэг судалгааны үр дүн баггүй. Энэ болохоор Европын нэг хэдэн 8 орн байдаг баха орсон. Тэгээд энэ дээр харах юм бол яг ямар Европын улс орнуудаас хамгийн өндөр эрүүл мэндийн боловсралтай улс нь аль юм бэ гэдгсэн чинь энэ дээр харах юм бол Нидерланд байгаа байхгүй. Нидерланд тийм. Тэгэл яг ингээд эднэрийг ингээд гэтээ харах юм бол эрүүл мэндийн боловсролын төвшин юу байнгын хэлбэлцэж идэг зүйл маш хязгаарлагдмал зүйл хизээч би ингээд эрүүл мэндийн боловсрол өндөртэй болчлоо гэдэг зүйл бол хизээч байхгүй. Яагаад гэвэл насан туршдаа одоо сурах зүйл байгаа тийм үү. Насан туршдаа л би ингээд боловсрж явах хэвээр. Тэгээд энэ бас нэлээд төвөгтэй баг тийм. Тэгээд энэ дэр нөгөө нэг яг нэг хэмжих төлсүүд нь ч гэсэндээ маш олон янзын төлсүүд бол байдаг. Тэг хэрэгслүүд нь маш олон төрөлх байдаг. Тэгээд түрүүний хуваалцажсэн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын гаргасан тэр судалгаан дээрээс хэрэгэлсэн хэрэгсэл гэж бол байгаа. Тэг хүмүүс өөрсдөө сонирхол бас өөрсдөө олоод уншиж болно тийм. Тэгээд хэрвээ энэ судалгааг хийсэндээ харах юм бол ингээл Германаас ихсүүлээл ингээл Нидерланд хүртэл ингээл улсууд нь хоорондоо 20% 60% ингээл ялгаатай байгаа байхгүй. Зарим ингээл Герман 20% байхад Нидерланд нь ингээл нэг 60% ч юм уу тийм. Тэгэхээр энэ судалгаан дээрээс яг юу гэж гарсан бэ гэхээр Европын албаны дээр улс орнууд бол тал хувь нь эрүүл мэндийн боловсрал нь тодорхой хэмжээгээр тийм ингээ хангалтгүй байна. Асуудалтай байна гэдэг үр дүн гарч ирж байгаа байхгүй юу. Тэгээд яг нөө эрүүл мэндийн боловсрал гэдгийг тийм ойлгох бас хэд ингээл яг ойлголтууд байна. Тэр дотроос түрүүн бид урьдсан тийм энэ бол ингээд насан туршийн сурах зүйл байгаа. Дүнс бид нар ингээд болчлоо гэдэг зүйл бол хизээч байхгүй тийм тэгэл өнөөдөр тэгээд тэр дотроос одоо жишээлбэл энэ дээр хардаа энэ дээр ямар ингээ индекс хэрэгжилж байгаа гэхээр General Health Literacy Index гэдэг гарч ирж байна. Тэгээд ерөнхий зүгээр эрүүл мэндийн боловсролын индекс гэдэг хэрэгжилсэн байна. Энэ дээр юу яригдж байна вэ гэхээр ямар хүмүүс илүү их бас ингээд дасгал хийгээд байгаа юм гэсэн чинь яг л эрүүл мэндийн зүгээр боловсрал өндөртэй хүнийг бол бид нөр өнөөдөр яриаггүй шүү дээ. Яг боловсрал дотроо эрүүл мэндийн боловсралтай. Боловсрал дотроо өнөөдөр чинь бид нэр санхүүгийн боловсрал ярьж гин, эрүүл мэндийн боловсрал ярьж гин гэл тийм ялгаатай байгаа даа. Тэгэхээр ямар хүмүүс нь илүү их дасгал хөдөлгөөн хийгээд өөрийнхөө эрүүл мэндэд одоо тэр бие галбиртаа анхаарат байгаа юм бэ гэсэн чинь яг энэ индексээр авч үзэх юм бол эрүүл мэндийн боловсралтай хүмүүс нь илүү их өөртөө анхаарч одоо дасгал хийдэг ч юм уу тийм гих мэтчлэн зүйлүүд гарч байна. За тэгээд яг би нэг бас олон улсад хэвлэгдсэн Монгол судалгаанууд юу гэдэг юм бол гэдэг ерхэд нь харахад бол бас нөгөө нэг keywords-ууд дээр бид нэр анхаарах хэрэгтэй байлаа. Яг нэг health literacy гэхлээрээ тэр болгон гарч ирэхгүй байж болно. Зүгээр нөгөө knowledge ч юм уу гэх ондоо keyword-ууд ашигласан байх тохиолдлууд магадaltaй байлаа. Тэгээ хардаа бас бид нар яагаад Европ дотроо ингээд Нидерланд илүү их эрүүл мэндийн боловсрал өндөртэй байна вэ гэдээ бас судлаад үзүүлэх сонирхолтой юмнууд гарч ирэх юм байна лээ гэж ботсон. Тэг би яг энэ цаг бас байгаагүй учраас энэ дээр юу нэрх гэжлээ. Тэгээ бид нар нэг яг эрүүл мэндийн боловсрал гэдээ ярихлаараа анхаарах ёстой зүйл нь юу гэхээр боловсрал доогуур байх нь бол ердөөсөө түгээмэл асуудал. Тэгээ ердөөсөө Монголд зөвхөн байгаад байгаа асуудал бол биш. Энэ бол ердөөсөө дэлхийд даяар яригдж байгаа асуудал. Тэгээд нөгөө нэг ингэж байгаа байхгүй юу? Зөвхөн одоо юу гэдэг хөгжин одоо юу гэдэг манайх шигтэй ингээл дөнгөжтэй хөгжиж байгаа улс орнд тохиолдож байгаа зүйл бол биш ээ. Боловсролын систем нь үнэхээр ингээд асар сайн хөгжсөн мөртлөө л тулгарч байгаа асуудал байгаа шүү. Тэгээ дараагийнх нь юу гэхээр
Тийм тэгээд анхаарах ёстой зүйл нь түрүүн хэлсэн шүү дээ. Ингээд ердөөс ингээд улс тус болгоноор нь ялгаатай байдаг учраас бид нар Монголд яах ёстой гэхээр нөгөө нэг яг судалгаа хийх нь аюул чухал. Улсаас нь яг санхүүгийн тэр одоо дэмжлэг үзүүлнүүд судлаач нартай эрүүл мэндийн тэр нийгмийн эрүүл мэндийн ажилтнуудыг дэмжиж ажиллах өөрсдөө Монгол улсын Монгол иргэнийг эрүүл мэндийн боловсрол доогоор байгаа хүчин зүйлүүдийг тодорхой болгож гаргаж ирэхийн тулд улсаас нь дэмжлэг үзүүлэх ёстой байгаа даа тийм үү. Тэгжиж яг бид нэр өөрсдөө яг зөвхөн Монгол хүн яавал бид нэр эрүүл мэндийн боловсрол өндөр болох гэдэг юм тийм. Яавал тэр сургууль цэцэрлэгийнхэн багш нар нь яг одоо хүүхдийн тэр зөвхөн хичээл зөвхөн нэг тоо бодох ч юм уу, унших ч юм уу, тийм ур чадвар биш. Яг эрүүл хүн болж төлөвшөж өсөхт нь анхаарч ажиллах тэр нөхцөлийг нь яавал багш нар илүү сайн хэрэгжүүлэх юм ч юм уу те. Яг тэр үнэлгээг хийх нь аягүй чухал болчиход байна л та. Миний асуух гэсэн асуултанд маш дэлгэрэнгүй ярианыхаа дунд ингээд хариулж өглөө. Тэгээд ингээ хамгийн сүүлийн асуултаа тавья. Ер нь эрүүл мэндийн боловсролоо нэмэгдүүлэх, дээрээс нь одоо нөгөө чанартай амьдрах гэж яриад байгаа шүү дээ. Сүүлийн амьдралын чанараа сайжруулах, тэгээд цаашлаад өвдөггүй байх ямар боломжууд байдаг вэ? Одоо жишээлх юм бол цэлмэн өөрийнхөө хувь хүнийхээ хувьд эрүүл амьдралын хэв маягийг бий болгох ямар дадлуудыг өөртөө бий болгоод хэрэгжүүлээд явдаг вэ? Мөн дээрээс нь энгийн үгээр ойлгомжтой байдлаар эрүүл амьдрахад, дээрээс нь эрүүл мэндийн боловсролоо нэмэгдүүлэхэд хэрэгтэй мэдээллүүдийг бид хаанаас авах боломжтой байдаг вэ? Тэгэхээр миний хувьд яг үнийг хэлэхэд нүний бид нар чинь миний бодлоор одоо би ингээ 30 хүрэх гэж штэ тий. Ингээ ерөөхдөө докторт сурахаас өмнөх ч байна уу? За ингээл 30 хүрэхээс өмнөх ингээл үеүдэ харахаар бид нар амьдралын хит үе шатууд байна л да тий. Ингээд за хүүхэд нас байна, миний өсвөр үеийн нас байна. Тэ нэг их сургуульд орж исэн үе ч юм уу. За нэг үерхэж нөхөрлөдөг тий ингээл найз охин найз залуу гэж явдаг үе байна. За бид нар тэгээд яг нэг юм амьдралын бүх нэг хідэн үе шатууд байна штэ тий. Тэр болгонд өөртөө авчижсэн бид нарын өөртөө анхаарч ирсэн арга хэмжээнүүд мань аюу ондоо байд юм шиг санагдсан. Яа тэгвэл бид нарын одоо нөгөө нэг төлөвшлийн байдлаа нөхөрлж байгаа хүмүүсийн байдлаа тэгээд аюу тэрийг бид нэр эхлээд аюу сайн анхаарах хэрэгтэй. Тэгэхгүй одоо юу гэдэг одоо байгаа яг би одоо яг өөртөө юун дээр илүү анхаарч байна вэ гэвэл нэг айхтар ингээл янз бүрийн арга марга Гэс илүүтэйгээр зодоо мэж ирнэ гадаа. Эмнэлгийн машин яваад багш байна. Тэгээд яг одоо би өөртөө нэг айхтар янз бүрийн арга марга өөр дээр хэрэгжүүлэхээс илүүтэйгээр бид нэр өөрийнхөө бие физиолог болоод сэтгэл зүйн байдлыг энерги гэж одоо би зүгээр өөрийнхөө энерги гэдэг энэ дээр жишээ татаад авчилтаа та би тэгээд өөрийнхөө энергийг маш их одоо хүч чадал тэнхээгээ аягүй анхаардаг болцсон. Ягаад тэгэхээр хартаа бид нэр өнөөдөр ингээл мэдээллийн яг нөгөө хит их мэдээллийн бохирдолтой юм нийгэмд бид нэр амьдарч байгаа шүү дээ. Ердөөсөө энэ тэнцээ нэг хүн юм ярьж лээдэг, тэнцээ нондоо юм нэг хүн яриад лээдэг, тэг ингээл шин юмнууд гарч ирээл бүх хүн ингээл амжилттай иргэн байхын тулд өөрийгөө ингээл мэдээж нөгөө үеийнхнээс хоцрохгүй тулд ч юм уу те ингээл амжилттай байх гал бид нэр ингээл асар их мэдээлэлээр өөрийгөө болонгуудаа уншсан зүйлийгээ шууд хэрэгжүүлэх гээл за би маргааш нас би эх 7 хоногоос ч юм уу ингээл ийм хэрэгжүүлнэ гэдэг байгаа шүү дээ. Тэгтэл өнөөдөр зүгээр яг хамгийн ихээр анхаарч байгаа зүйл бол үнэхээр би хувь хүн. За би цэлмүүн гэдэг хүн яг өнөөдөр надад тэр тэнхээм байгаа юм уу? Яг би өнөөдөр ингээл өглөө 5-аас босно уу? Өглөө босонгуудаа дасгал хийх гээл юу гэдгийг ингээл амар сошиал медиа дээр ингээл одоо хамтардаг хүмүүсийнхаа ингээл юмнуудыг ингээл сошиал медиа дээр контент боловсруулаад хийх гээл ярих гал надад тэр тэнхээм байгаа мó? Тэрийг үрдөөсөө хинч ярихгүй байгаа. Юу гэдэг ингээл үрдөөсөө л би ийм дасгал хийдэг, би ийм дайет иддэг мэддэг те ингээл бид нэр асар их тийм зүг ингээд хэрэгжүүлэх янз бүрийн хэрэгслүүд арга барилуудыг яриад байгаа болохоос биш би өөрөө одоо магадгүй өнөөдөр надаас ярилцлага авж байгаа ингээл хүмүүс маань өөрийгөө надад тэр тэнхээм байгаа мó гэдгийг юусаа бид нэр яриха болцсон чашаа өмнө угаасаа нэг айхтар ярдүүлээс махалта. Тэгээд би яг өөр дээрээ юу хэрэгжилдэг вэ гэхээр хийх таскуудаа яг тэгвэл өнөөдөр ингээд цэлмэн гэдэг хүн чинь би зүгээр л тэгээд
нэгэн зүйлийг мэдээж хийдэггүй. Бид нар ингээл миний амьдралд асар их зүйлүүд ингээл болж гин, өрнөж гин, хийж гин тэ. Тэр бүх таскуудыг би зөвхөн өөрийнхөө хүч чадал тэр тэнхэн дээрээ тулгуурлаж үнэлгээд одоо ингээ миний нэг тэнхээгээ би үнэлдэг. Тодорхой левелүүдээр үнэлнэ. За би магадгүй өнөөдөр өстө уулагч хөдлөгхөөр ирч хүчтэй байна гэж бодъё л доо. Тэгм бол би өстө нөгөө амар хүнд өстө надаа ингээ бүх хүч чадалыг итгэл юу гэдэг бүх юм байгаа учраас би хийх гэж байгаа таска би ингээд урагшлуулдаг ч юм уу те хүнд таска. Магадгүй би өнөөдөр яг үнийг хэлэхэд үнэхээр хүнтэй ингээд нүрээ хараад ярилцах надад бүр хүч тэнхээ үнэхээр байхгүй байлаа шүү дээ. Тийм бол би өнөөдөр бүх таскуудаа ингээд хөнгөвчлөөд явдаг ч юм уу те. Тэгээ хоолны дэглэм, дасгал хөдөлгөөн гэж бид нэг аюу хэм яриад штэ өнөөдөр нийгэмд. Тэр болгоныгоо би зөвхөн бүгднийг өөрийнхөө яг энэ энергийн түвшин тэнхэн дээрээ л хуваарлдаг гэсэн үг. Тэгэхгүй хардаа өнөөдөр магадгүй би ингээл би ийм диет барьдаг гэж би өөртөө чинь ярьж болох ч гэсэндээ маргааш нь би сэтгэлээр унтсан тэнгээгүй байх юм бол би кола уугаад юм уу шарсан хуурсан юм идэх л ахгүй юу. Яг гэвэл бидний зан үйл цэвэр сэтгэл зүйн амар амгалан доктортой байдлаас хамаардаг. Хичнээн нөгөө нэг ингээл амар мэдлэг өндөр одоо үеийн би өөрөө ингээл магадгүй эрүүл мэндийн хүн байгаад те доктор нь байгаад ярьдаг ч гэсэндээ хэрвээ би магадгүй ингээл асар хуу хүний амьдрал ингээд хүнд юм тохиолдоод би сэтгэлийн тэнхээгүй болчих юм бол магадгүй би ингээл эрүүл бус ингээл амьдралын хэв маягийг хэрэгжүүлээд тэрүүр амьдрах магадлал өндөртэй л ахгүй те. Тэгэхээр би өнөөдрийн зүгээр ярьцлаган дээр нэг айхтар өөр юмнууд бол ярмааргүй байна. Бид нэр яг өөрсдөө л тодорхой өөрийгөө чагнадаг байх хэвээр. Өөрийгөө тодорхойлж чаддаг байх хэвээр. Нэг өнөөдөр бас яг зүгээр чухал санагдаж байгаа зүйл нь бол яг нэг өөрийнхөө сэтгэл зүйн болоод бодлын менежментийг айгүй сайн хийдэг байх хэвээр. Яагаад гэвэл би өмнө саяхан бас нөө сэтгцэн эрүүл мэндийн нэг онлайн юм дээр бас ихтгэл тавьсан байгаа. Тэрэн дээр юу гэрсэн бэ гэхээр би mind management гэдэг зүйлийг товчхон дурдаад өнгөрсөн. Яагаад гэвэл бид нэр өнөөдөр ингээд яг бид нэг сэрүүн хоорондоо ярьж байгаа чинь ухамсарт зөвхөн нөө conscious state гэхгүй бид нар ухамсартай байгаа. Тэгтэл бид нар ингээд хамгийн ихээр бид нэрийн одоо юу гэдгийг хамгийн их бодлууд маань хаанаас үйлдвэрлэгддэг вэ гэвэл ухамсарт бус state буюу бид нарыг унтчихад хамгийн их бодол одоо янз бүрийн ингээд тархимд илүү ажиллаж байдаг. Гэх мэтчлэн бид нар өнөөдөр яг өөрийнхөө бодлыг яаж зөв зохицуулах юм бэ? Тэгэхгүй нэг бодлоо зөв зохицуулж чадахгүй болохоор мэдлэгч нь хамаагүй болчихно шүү дээ. Хичнээн юм мэддэг байлаа гэд би өөрийнхөө болохгүй ч юм уу, негатив ч юм уу, сөрөг бодлуудаа зохицуулж чадахгүй бол үйлдэл чинь бодлоо дагаад явчихна. Тэгэхээр өнөөдөр бид нэр арай ондоо хувь хүнийхээ төлөвшил, менежмент, зохион байгуулалтын дээр илүү анхаарах ёстой болчиход байна л гэж би бодож байна тийм. Миний хувьд бол сүүлийн үед л энэ дээрээ л илүү анхаарч байна. Аль болох нөгөө нэг айхтар ингээл хүнд зүйл гэхээсээ илүүтэйгээр хамгийн суур зүйл дээр анхаарахад бусдын тэгээд ерөөхдөө дагаад явчих واخ л та. Маш сонирхолтой хүн болгоны хараад байдгүй хилээд идэх үнцгийг хэлж өглөө. Би ч гэсэн зүйлүүд өөрийнхөө сэтгэл зүйтэй илүү ажиллах хэрэгтэй ингээд ойлгоод ажиллаад явж байгаа. Тэгээд энэ талын үнцгийг харуулж хэлж өгсөнд маш их баярлалаа. Тэгээд дэлгүүрийнхээ цаашдаа ажил хөдөлмөртөл нь өндрөөс өндөр амжилтыг хүсье. Урилга хүлээж авсанд маш их баярлалаа. За баярлалаа. Тэгээд бас подкастт оруулсанд маш их баярлалаа. Тэгээд тэгж байгаа бас өөр сэдвэр хоёлаа холбогдож магадгүй те. Тэгээд хамтдаа ажиллаас би нэлээ байгаа болов гэж харж байгаа. Клиник апыг бас манайх аягүй сайн сонирхороо би татаад авсан байгаа. Аягүй хэрэгтэй аппликейшнээс сүүлийн үед одоо нөгөө юм бас нэг аппликейшн гарсан байсан. Яг нөгөө эрүүл мэндийн зөвлөх үйлчилгээнүүдийг авдаг ийм аппликейшнуд гарсан мөлий. Тэгэхээр өнөөдрийн сэдв маань нөгөө эрүүл мэндийн боловсралтай холбоотой сэдв байсан учраас илүү дижиталчлагдсан тийм иймэрхүү төрлийн зүйлүүдийг залуучууд маань илүү сонирхоод эмчтэр очиж үнэхээр чадахгүй бол зайнаас зөвлөгөөгөө авдаг, бүх мэдээллүүдээ авдаг байгаасаа гэж хүсэж байгаа. Клиникийнхандаа бас амжилт хүсье.
За баярлалаа. Тэг яг үнэн түрүүн гэхдээ нөгөө нэг юу ахгүй юу? Зөвлөгөөгөө хэдүүлээ мэрэгжлийн хүмүүс авахгүй бол ерөөхдөө ингээд иргэдэг ялангуяа ээж нарыг харахаар хинхтэй ингээд нөгөө Facebook дээр янз бүрийн групп дээр аюу чухал ингээд эрүүл мэндийн нөгөө шинж тэмдгүүдээ өвчлөлийнхаа симптомуудоо бичээд хоорондоо ингээд зөвлөгөө өгöd байдаг те. А тэгтэл яг мэрэгжлийн хүнээсээ бид нэр авах хэрэгтэй шүү. Тийм учраас клиникаа татаараа те. За тэгээд баяр та бас эрүүл Монгол подкастэнд манайхан subscribe хийгээд яваарай.